За одоо энэ дасгал ажиллаж байгаа 2 дугаар хэсэг гарч ирлээ тийм ээ. 6 дугаар дасгалаас эхлэх нь металлуудаас одоо энэ дасгалынх нь шүү дээ. Металлуудаас устай хамгийн эрчимтэй урвалд ордог металлыг сонгоно гэсэн байна. Тэгээд тэрэн дотор нь төмөр, магний, зис, кальц, натрий гэсэн металлууд бол байж байна. За ингээд олон металлууд ороод ирэхээр яаж сонгодсон бэ гэхээр ер нь бол нэг тактик баримтлана. За ямар тактик баримтлах юм бэ гэхээр металлын идэвхтэй игнэ. За металлын идэвхтэй игнийг хүүхдүүд цээжилж тогтооход зарим хүүхд амаргүй байна гэж хэлдэг. Тэгэхээр яаж цээжилт юм бэ гэхээр эхлээд 1А бүлгийн металлууд байж идэг. Одоо 1А бүлгийн металлуудыг мэдэн штэ тий. Литий, натрий, калий гэл 1А бүлгийн металлууд орж ирж байгааз. Тэгээд хамгийн доор байгаа металл нь одоо 1А дотроо хамгийн доор байгаа нь хамгийн идэвхтэй. Тэгэхээр яах нь хамгийн идэвхтэй нь кальций, дараагийнх нь натрий, тэгээд литий яах нь штэ. За ийм. Энэ ямар учиртай болоод ийм байд юм бэ гэхээр нөгөө металл шинж, металл биш шинж гэдэг нэг шинж орж ирдэг штэ. Тэгэхээр ингэдэг металлын идэвхтэй металлууд одоо ингээд бүлгийн дагуу дээрээсээ дооштлох тутам металл шинж бол ихсэж идэг. Металл шинж ихсэж байдаг. За тийм металл шинж ихтэй байх тутмаа яах нь одоо металлын идэвхтэй игнэнд урдуур байрлалт юм байна. За энэ бас орж иж шалгалтанд орж иж магадгүй болохоор багш нь нэмэд хэлээд үгүй. Яг дасгал дотор бол байхгүй байлээ. За энэ үеийн дагуу урдаас хойшлох. Үе гэдэг чинь хэвтэй тэглэхийг хэлж байгаа шүү дээ, тий? Үеийн дагуу урдаас хойшлох. Бүлгийн дагуу доороос дээшлэх тутам энэ дэр бол ботоор байж байгаа. Ингээд металл биш шинж чанар бол ихснэ. Урдаас хойшлох, доороос дээшлэх тутам бол металл биш шинж чанар бол ихсдэм байна. За тэгэхээр энэ урдаас хойшлох, доороос дээшлэх тутам металл биш шинж чанар ихсээд идэм биш үү те? Үеийн систем дээр. Бүлгийн дагуу дээрээс доошлох тутам эсрэгээрээ те хойноос урагшлах тусам металл бишийн нөгөө шинж чанар нь юу вэ? Эсрэг шинж чанар нь эсрэг гэхээс илүү нөгөө нэг шинж чанар нь л гэвэл болох юм байна те. За металл шинж чанараа. За ийм металл шинж чанар. За тэгэхээр зүй тогтол нь юм байдаг шүү. Тэгэхээр металл шинж ихсээд байна гэдэг чинь яах нь идэвхтэй игнэнд урдуур байрлнаа л гэд ойлгочиход бол маш амархан байдаг. Тэгэхээр дээрээс доошлох тутам тий бүлгийн дагуу дээрээс доошоо явах тутам металл шинж ихсээд байгаа юм чинь энэ литий, натрий, калий 3-ын калий нь бол илүү металл шинжтэй байна гэсэн үг юм байна шүү дээ. За ийм. За тэгээд 1А бүлгийн элементүүд бол хамгийн урд байрладаг одоо идэвхтэй игнэн дээр. За дараа нь 2А бүлэг. За тэгээ 3А бүлгээс бол хөнгөн цагаан л орж иж байгаа. Ягаад гэвэл нөгөө боор нь металл биш элемент учраас. За тэгээд шилжилтийн металлууд буюу Б бүлгийн металлууд орж ирнэ. Цинкум, перум гэх мэттэй. За түүний дараагаар бид бүхний сайн мэдэх одоо манай монголчуудын ялангуяа нөгөө аяг хийдэг металлууд орж ирж байгаа байхгүй юу? Зис, мөнгө, алт. Тэгээ платинум гэсэн металлууд орж ирж байгаа. За эдгээр металлуудыг үнэт металлууд гэд нэрлэчихье. Ягаад гэвэл нөгөө гоёл чимэглэл хийхэд хэрэгэлдэг учраас тий. За ингээд цээжлээ тогтоочих юм бол хүүхдүүдэд арай илүү амархан байдаг Тийм байгаач идэвхтэй игнэнд хамгийн түрүүнд 1А, дараа нь 2А, тэгээд 3А тийм ээ. За тэгээд Б бүлэг орж ирнэ. Үүний дараагаар үнэт металлууд орж ирнэ гэд. За ийм байна. Энэ хэсгийг тэмдэглээд авчих нь байна шүү. За тэгээд энийг харж байгаад энэ нэг дасгалаа маш хурдан ажиллаад үзчихье. За тэр 6 дугаар дасгал дээр аль металл нь устай хамгийн эрчимтэй урвалд орж тарах вэ? За энэ идэвхтэй игнэнд аль нь хамгийн урд байна, тэр нь хамгийн эрчимтэй урвалд ордог гэсэн үг. Натрий. Натрий. Ерөөсөө 1А бүлгийн элемент тийм ээ. Хэрвээ ийм байвал яаж сонгох вэ? Бүр дасгалыг хэцүү болгоод литий, натрий, калий гэд хариунууд өгсөн байвал яг уу аль нь вэ? Илүү эрчимтэй урвалд орох нь. Бүгдээрээ 1А байгаад шүү дээ. Калий гэсэн үү? Литий гэсэн үү тийм ээ. Ингэж байгаа шүү дээ.
Энийг сайн харах юм шүү. Энэ литий, натрий, калий 3-ын аль нь илүү идэвхтэй юм бэ гэхээрээ металл шинж ихтэй нь илүү идэвхтэй. Металл шинж чинь хаашаага ихсэд байгаа лээ? Доошлох дутмаа ихсэд байгаа шүү дээ. Тэгэхээр литий, натрий, калий 3-ын аль нь илүү идэвхтэй гэсэн үг үү? Калий. Калий нь илүү идэвхтэй биш шүү дээ. Тэгэхээр эндээс болохоор калийг сонгоно гэсэн үг. Хэрвээ ийм байх юм бол яг хөө бүр ийм хэцүү болгосон дасгал орж ирэхгүй л байх л та. Гэтэ юмыг яаж мэдэх вэ тийм ээ. За бас нэг ийм жишээ байвал яах вэ? За бериллий, магний, кальций. За аль нь илүү идэвхтэй юм бэ? Бериллий, магний, кальций 3-ын. Энэ гурваас аль нь илүү идэвхтэй вэ? Нэг юм дараалалаар нь зурсан байгаа шүү дээ. Бериллий бол 10 дугаар 4 дугаар элемент, магний 12, кальций 20 дугаар элемент шүү дээ. Бүлгийн дагуу ингээд цууж байрлаж байна тийм ээ дээрээс доошоо. За тэгэхээр энэ элементүүдийн аль нь илүү идэвхтэй вэ? Бериллий, магний, кальций 3. Кальций. Зөв. Кальций идэвхтэй. Яаж мэдж байгаа лээ? Бүлгийн дагуу тийм ээ. Одоо энэ дээрээс доошоо юм байгааг чинь бүлгийн дагуу гэж хэлээд байгаа шүү дээ. Бүлгийн дагуу. Өөрөөр хэлбэл бүлэг гэдэг чинь уялах системийн босоо багныг хэлж байгаа зү тий. Тэгэхээр яг нь бүлгийн дагуу гэдэг чинь ингээд дээрээс доошлж байх юм бол хамгийн дуурайгаа нь илүү металл шинж чанартай. Тэгээ металлын идэвхтэй игнэн дээр илүү идэвхтэй гэсэн үг. За 6 дугаар дасгал бол нэг ийм дасгал байна. Энэ хэсгээ бичээд авчих юм байна тийм ээ одоо. Тэгээ асууж тодруулах юм байвал сайн асууж тодруулж авах юм шүү. За энэ цэнхрээр бичигдсэн байгаасаа харагдахгүй байх шүү. Энэ бүлгийн дагуу гэсэн үг байгаа шүү. Бүгшин дахиад биччихье. Бүлгийн дагуу. За дараагийн 7 дугаар дасгал нь болохоор юм бодлого ороод иржээ. За энэ бодлогонд яасан бэ хэрэг юм урвалын тэгштгэл байна. За купрумо зэсийн 2 оксидыг бүрэн ангижруулсан гинэ. Юугаар ангижруулсан юм бэ гэхээр ус дүргчөөр ангижруулсан юм байна. За тэгээд удааталт нь урвалын тэгштгэл өчгсөн байгаа биз. За тэгээд зэстээр нэмхэн H2-оо үүснэ. За хардаа H ус дүргч гэдэг чинь зэсээс бол идэвхтэй шүү дээ. Тэгээд зэсийг одоо яах нь халах урвалд оруулаад хүчил төрөгчтэй нэгдчихсэн гэсэн үг тийм. Яг урвалын төрлийг тодорхойлвол энэ халах урвал байна. За ийм урвал. За 160 г маастай зэсийн оксидыг бүрэн ангижруулахад тэгэхээр ингэдэг урвалын тэгштэглээ биччихэд бодлогонд өгсөн өгөгдлийг энэ дээр нь бичнэ 160 г. Энэ бодлогонд 160 г гэсэн өгөгдөл байгаа биз. Тэгэхээр урвалын тэгштэглийнхаа дээд талд нь бичиж өгнө гэсэн үг. За 160 г маастай зэсийн оксидыг бүрэн ангижруулахад зарцуулагдах ус дүргчийн эзлэхүүнийг тооцоол. Энд те X тэнцүү яг хэдэн литр ус дүргч зарцуулагдах юм бэ? Тэгэхээр ерөөсөө юу ол гэсэн байна те бас ямар өгөгдөл өгсөн байна? Ерөөсөө бодлогод юу гэж өгсөн байгааг урвалын тэгштгэлийн дээд талд бичдэг шүү. Бодлогод өгсөн өгөгдөл. Өөрөөр хэлбэл 160 г куфрумо гэж өгсөн. Дээд талд нь бичээд өглөө те. Тэгээ хэдэн литр ус дүргч үүсэх юм бэ гэж асуусан. Бас ингээд дээд талд нь бичээд өглөө. За иймэрхүү маягаар дээр нь биччихдэг. За энэ доод талд нь юу бичдэг юм бэ гэхээр энд грамм байгаа биз нэгжин грамм те. Тэгэхээр энд бас грамм нэгжтэй молекул массыг бичдэг шүү. MR гэхээр мэдэн штэ те тухайн бодисын молекул масс. За куфрумогийн молекул масс нь хэд вэ? 64 дээрээ 16-гаа нэмэд өгнө те. Тэгэхээр хэд болох вэ? 80.
За 80 болно. Ус төрөгчдөр болохоор энд литр гэсэн нэгж байгаа дагааз. Тэгэхээр энэ доор бас литр гэсэн нэгж байна гэсэн үг баггүй юу? Тэгээд нэг ийм дүрэн байдаг юм. Хий төлөвтэй бодис 1 моль нь за хий төлөв багштаа зөв бичээд авах юм шүү. Хий төлөвтэй бодис 1 моль нь 22.4 литр байдаг. За тэгээд энэ дээр нэг хэвийн нөхцөлд гэдэг нэг үг орж ирдэг юм. Яг энэ бодлогон дээр бол орж ирээгүй байна. Хэвийн нөхцөлд. Хэрвээ одоо энэ хэвийн нөхцөл биштэй бодлогонд ингээд стандарт нөхцөлд гээд өгчихсөн байлаа гэж бодъё. Хэрвээ стандарт нөхцөлд гэж өгсөн байх юм бол 24.8 литр байдаг шүү. 24.8 литр. За юм. Тэгэхээр энэ H2-ыг хэдэн литр вэ гэхээр яг нь 22.4 литр ах нь шүү дээ. Хэрвээ яг энэ дасгал дээр бол баггүй байна. Гэхдээ бусад дасгал дээр энэ дээр ингээ хоёрын тоо тавиад тэнцвүүлчихсэн ч байдаг юм уу тийм ээ? Одоо ургуулаасаа хамаарат хэрвээ тэнцвүүлээд тоо тавьчихсан байх юм бол уртлын тэр тоогоор нь үржүүлж өгдөг шүү. Одоо 1 моль гэдэг чинь яах нь одоо энэ ус төрөгчүүд нэгin тоо байгаа гэсэн үг шүү дээ тий. За нэг нь бол 22.4. Хэрвээ энд 2-ын тоо байх юм бол 2-ын үржих нь 22.4. Хэрвээ энд 3-ын тоо байх юм бол хэдийг үржих нь билээ? 22.4-ийг хэдээр үржих вэ? Хэрвээ тэнцвүүлээд 3-ын тоо бичээд өгсөн байвал 3-аар үржүүлнэ. Тийм. Ингээ үржүүлээд явна гэсэн үг шүү. Хэрвээ тэнцвүүлээд тоо биччихсэн байвал яг манай энэ бодлогон дээр бол тэнцвүүлж тоо бичсэн юм алга тийм ээ. За багш нь энтэй холбоотой хийн эзэлхүүн гэдэг хичээл бэлдчихсэн байгаа. За бас энэ хичээлийн дараа илгээгээд өгөө тэр бэлдчихсэн байгаа хичээл байгаа. За ингээд боллоо. За энэ хэсгийгаа ингээд тэмдэглээд авчихъя. За одоо ойлгомжтой байлгах үүднээс энэ илүү бичсэн зүйлсээ арилгачихъя. За одоо энд сайн хараад авах юм шүү. За яг энтэй энэ тоонуудыг. Одоо эн чинь бол ингэж ийн гэсэн үг шүү дээ. 22.4 литр ус төрөгчийг үүсгэхийн тулд хэдэн грамм кофрум урвалд ороод байна? За 80 грамм зэсийн оксид урвалд ороход эндээс хичнээн литр ус төрөгч үүсэж байна. 22 литр 14. Оо зөв 22.4 литр 80-аас 22.4 үүсэж байгааз энэ 160-аас хэд үүсэх юм бол 160 гэдэг чинь 80-аас 2 дахин их тоо байгаад байна те. 80-аас 22.4 юм чинь 160-аас 18. Оо яг зөв. Ингээд л боллоо. Энэ бодлого яг ингээд л бодчихдог байгаа шүү. За тэгээ үйлдэлээ ингээд бичээд өгөх хэрэгтэй. Хэрвээ одоо үйлдэл хардаг байх юм бол тийм ээ. За 80 грамм зэсийн оксид урвалд ороход за энд 80 грамм зэсийн оксид урвалд ороход энд 22.4 литр H2 бол үүсээд байна. Биш ээ хамт урвалд ороод байна тий. Харин 160 грамм зэсийн оксид урвалд ороход хичнээн литр. За хичнээн литр H2 үүсэх юм бэ гэсэн нэг ийм дасгал байгаа даа шүү дээ. За ийм. За тэгэхээр x тэнцүү 44.8 литр H2 гэж тийм ээ. Ингээд л бодчих юм гэсэн үг ээ. За иймэрхүү бүх дасгалыг ер нь ингэж хийдэг. Гайгүй байгаа биз? Бодлогонд өгсөн нөгөөдлийг урвалын тэгштгэлийн дээд талд бичнэ. Энийг л сайн анхаарчих хэрэгтэй. За тэгээд дээд талтан бичиж штэ. Тэгээд энэ дээр грамм гэдэг нэгжтэй байгаа юм чинь энд молекул массыг болоод бичих юм. Энэ доод талд нь болохоор нөгөө нэг молекул масс эсвэл хийн молийн эзлэхүүн бичигддэг байхгүй юу? Тэгэхээр энд литр байх юм бол энэ дээр бас литр бичнэ гэсэн үг. Литр гэдэг чинь хийн эзлэхүүнийг ярьж штэ тийм ээ. За ингээд л бичих нэ.
За тэгээ энтэй холбоотой нэг видео багш нь бэлдчихсэн байгаа. Энэ хийн эзлэгүүн гэдэг нэртэй видео. Түрүүн хэлсэнчлэн яг одоо оруулж болно. Болчихлоо ш. За. За тэгэхээр эндээс ингээд 44.8 литр гэдгийг нь бол сонгочих нь байна. За 8 дугаар дасгал дараах урвалын тэгшгэлүүдээс солилцох урвалыг сонгоно гэсэн байна. За А нь болохоор 2 бажис хоорондоо урвалд ороод ганцхан бүтээгдэхүүн үүсгэсэн байна. Энэ ямар урвал вэ? Тэг хүүхдээр авч үзэх юм бол за ингээд бүжгийн талбай дээр бүжиглж байгаа хүүхдүүдээр зөвлөдөг шүү дээ. Зөв нэгдэх. За ингээд хоёр хүүхд хоёр талаас гараад ирлээ тий. Одоо ингээд нийлээд бүжиглж явах юм бол энэ бол ингээд нэгдэх урвалаа. Бүгдээр нөгөө бүжиглж байгаа хүүхдүүдээр хиймээ урвалыг дүрсэлдэг тий. Ийм байх юм бол нэгдэх урвал. За дараагийн кали холоор уугур. За зөв задрах. Сайн байна. Хоёр дугаар нь задрах. С нь болохоор халах урвал. Зөв сайн байна. Халах. За Д нь болохоор харагддаг багш. Ийм урвал байна. Натрий 2SO4 байж байна. За натрийн сульфат нэмэх нь барийн хлорид. Хүүхдэр зүрлэх юм бол натрий гэдэг нэг хүүхд байлаа. За ингээд сульфат гээ бас нэг хүүхд байж байна тий. За натрий сульфат 2 ингээд бүжиглээд байж байна. Одоо шинэ жилийн бүжгийн цэнгүүн дээр. За нөгөө талд болохоор нэг бари гээ хүүхд байлаа. За барыг энтэй бүжиглж байгаа юм бэ гэхээр хлор гээд хүүхдтэй бүжиглж байгаа юм байна. Тэгээ жоохон байж исэн чинь яах нь вэ? За хүүхдүүд одоо солигдоод бүжиглээрээ гэлээ. Тэгэхээр одоо натрий чи яваад хинтээ бүжиглэх юм? Хлортой. Тэгэхээр солилцох урвал. Яг зөв солилцох урвал. Солилцох урвалыг таних шинж тэмдэг бол ингээд 4 хүүхэд байж гэн тий. Тэгээ 4 нь өөр хүүхэд. Тэгээ хоорондоо солигдоод бүжиглж байгаа тухай. За ингээд натрий маань бол хлортой байна. Бүжиглээ. Тэгээ натрий ч өөрөө нэг валенттай, хлор бас нэг валенттай шүү дээ. За бари болохоор 2 валенттай, SO4 бас 2 валенттай тий. За ингээд солигдож бүжиглэн. Тэгээд ингэх хэрэгтэй. Урвалын тэгшгэлийг бичсэн бол заавал тэнцвүүлж өгөх хэрэгтэй. Натрий хлорын урд хэдийн тоо тавихаар вэ? Багш нь дөрвөлжингөө тавьчих юм. 2-ын тоо. Яг зөв. Энэ урд тавьсны дөрвөлжнүүд дотор л тоо тавих боломжтой байдаг шүү дээ. Тавихгүй ч байсан болдог. Урвалын тэгшгэлийг тэнцвүүлвэл зөвхөн тэнд л тоо тавих боломжтой. За ийм. Тэгээд энийг хүүхдүүд бас солилцох урвал гэж андуураад байдгийг шүү. За багш нэг дасгал бичээд хий. За кальцио дээр H2O нэмж гинэ. Энэ ямар төрлийн урвал юм бол? За хүүхдээр зүүрлэх юм бол кальци гэдэг нэг хүүхд байлаа тий. За тэгээд кальци маань болохоор бүжгийн цэнгүүн дээр хүчил төрөгчтэй бүжиглж юм шүү. За хүчил төрөгч. За дараагийн хүүхд нь болохоор ус төрөгч тийм ээ. Ус төрөгч гэдэг нэг юм хүүхд байлаа. Юм наран дээр байдаг болохоор нар шиг өстэй хүүхд шүү дээ. За энэ ус төрөгч маань бас хүчил төрөгчтэй бүжиглж байдаг шүү. Ийм. За тэгээд ийм байх юм бол за солидий гэхээр одоо кальци явлаа. Дахиад өөр хинтээ бүжиглж тарах гэдэг нь хүчил төрөгчтэй байгаа шүү дээ тий. Кальци ч одоо хүчил төрөгчтэй бүжиглж байгаа шүү дээ. За тэгэхээр ийм ээ. Дэлхийн хамгийн эв нэгдэлтэй нэгдлүүд бол оксидууд байдаг. Кальцийн оксид, ус төрөгчийн оксид байгаа. Ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй хамттай байх юм бол оксид шүү дээ. Ингээ хоёр оксид байх юм бол заавал нэгдэх урвалд ордё шүү. Өөр ямар ч урвалд орохгүй шууд л нэгддэг. За нэгдлээ. За кальцийн оксид нь өмнөх хичээлдэр үзсэн шүү дээ тий. Хүчлийн оксид уу, суурийн оксид уу? Кальци ч юм бол 2 валенттай металл шүү дээ. Хідээс хідүүн валенттай металлын оксид байвал хүчлийн оксид, суурийн оксид гэд ангилдаг үлээ.
За металл нь 1-3 валенттай байх юм бол тийм ээ 1-3 валенттай металлын оксид байвал энэ юуны оксид илээ? Хүчлийн оксид. Суурийн оксид шүү. Суурийн оксид. Өөс 7-гийн 7 бол 8 оксид юу нь болохоор хүчлийн оксид. 4-7 валенттай металлын оксид байх юм бол хүчлийн оксид. Тэр нь бол зөв. 8 валенттай байх юм 8 валенттай элемент гэж бол байхгүй тий. Одоо үйлдвэрлэлийн системийн 8 дугаар бүлгийн элементүүд чинь валент байхгүй шүү дээ. Гели, неон, аргон гэх мэт энэ элементүүд тий. Эдгээр чинь болохоор инертүүд. Инертүүд ерөөсөө ямар ч валент байхгүй. Тэгээд яах нь юмтай уралд ордоггүй. Нэгдэл үүсгэхгүй гэсэн үг. За тэгэхээр 1-3 валенттай металлууд бол суурийн оксид гэдэг нэгдэл үүсгэн 4-7 валенттай байх юм бол хүчлийн оксид. Валентийн байж болох хамгийн дээд хэмжээ нь 7. 8 валент гэж байдаггүй байна шүү. За энэ. За тэгэхээр манай кальци чинь 2 валенттай металл юм чинь суурийн оксид нь юм уу, хүчлийн оксид нь юм уу? Суурийн оксид. Суурийн оксид. За суурийн оксид маань ингээ устдаа нийтлээ. Эндээс юу үүсэх вэ? Суурийн оксидыг яагаад суурийн оксид гэж нэрлэлчихсэн юм бэ гэхээр суурийн оксид дээр одоо ингээ ус нэмнэ шүү дээ тий. Ус нэмчих юм бол суур үүсчихдээ юм байна. Хүчлийн оксидыг яагаад хүчлийн оксид гэж нэрлэсэн юм бол ус нэмчих юм бол юу үүсэх вэ? Хүчлийн оксид дээр суурийн оксид дээр ус нэмбэл суур. Хүчлийн оксид дээр ус нэмбэл хүчил үүснэ. Хүчил үүснэ тий. Ус нэмээ хүчил үүсдэг болохоор нь хүчлийн оксид. Ус нэмээд суур үүсдэг болохоор нь суурийн оксид. За кальци ууч суурийн оксид байгаа. Энэ суурийн оксид дээр ус нэмлээ. Тэгэхээр юу үүсч тарах гээд байна? Суур үүсч тарах гэдэг шүү дээ. Суур гэдэг чинь металлын араас OH бүлэг орж ирэхийг хэлдэг дээ. Металлын араас OH. Тэгэхээр кальц гэдэг металлын араас OH гэдэг бүлэг орж ирж байна. Кальц нь 2 валенттай, OH нь 1 валенттай. Ингээд кальци OH 2 дахин гэдэг ийм нэгдэл үүсэж байна. За энэ бодисын ангиллал, оксидын ангиллалыг дахин нэг сэргээгээд харчихмаар юм байна. Энийгээр бошин бас нэг ийм дасгал ажилласан видео бэлтгэсэн байгаа. Бас яг одоо энэ хичээлийг завсарласны дараа илгээгээд өгье. За инерт элементүүдэд бол валент гэдэг юм байдгүй шүү. Тэрийг сайн анхаарах хэрэгтэй. Инертүүд бол валентгүй байхаар ямар онцлогтой юм бэ гэхээр нэгдэл гэдэг зүйлийг үүсгэхгүй. Валент гэдэг зүйл байж яах нь бодисууд нэгдэл гэдэг зүйлийг үүсгэх юм байна. Тийм хүчлийн оксид дээр дахиад нэг юм нэмэхэд бүх металл бишийн оксидууд ямар оксидууд байдаг вүлээ? Бүх металл биш. Хүчлийн оксид тийм ээ. За бошин өмнөх одоо давтсан эхний 5 дасгалыг давтсан шүү дээ тий. Тэр видеог нь бас нэг илгээгээд үгүй. Тэгээд дахиад нэг үзчих юм шүү. Тэрэн дээр энэ оксидын ангиллалыг бүр ингээд хүүхд толгой зурж агаад маш дэлгэрэнгүй тайлбарладаг шүү дээ. Одоо ийм 3 төрлийн үстэй хүүхд байна гэд тий. За энэ хүүхд ингээд богинохон үстэй байх юм бол 1-3 валенттай металл. Өөрөөр хэлбэл 1-3 валенттай металлыг ингээд өрсөлдөж байгаа юм тий. 4-7 валенттай металл нь ямар үстэй хэлээ? За ийм урт үстэй байдаг шүү дээ. За энэ. За тэгээ металл бишүүд гэх юм бол одоо эмэгтэй хүүхдүүдээр дүрслээ явчихдаг тийм. За нэг сургууль байлаа. Тэрэнд болохоор юм 3 төрлийн хүүхд байна гэд. За ийм урт үстэй. За тэгэхээр энэ урт үстэй хүүхдүүд нь болохоор яах нь хүчлийн оксид болдог тийм ээ. Хүчил төрөгчтэй нэгдээд ийм богино үстэй хүүхд нь болохоор суурийн оксид болдог гэд нэг үзэж байсан да. Энэ зургийг сайн санчгаад л болох нь шүү.
За ингээд бичээ тэмдэглээд авчих яа. Валент хүү гэдэг үг нь инерт элементтэй хамаатай шүү. Нэгээс 7 валенттай элементүүд гэж байдаг. Тэгээ 8 валенттай элемент гэж бол байдаггүй бас анхаарах хэрэгтэй байна. За тэгэхээр эндээс аль хариу зөв юм бэ? Ди хариу. За хамгийн сүүлд байгаа тэр урвал ямар урвал юм бэ? CH4 гэдэг чинь метан гэдэг хий шүү дээ. Байгалийн хий дээ. Зөв шатах гэсэн байна. За эсвэр дасгалыг ажиллая. Өнгөгүй гинэ. Өнөргүй гинэ. Агаарт тесрэмтгий холцсон үүсгдэг. Усанд уусдаггүй. Дуут хий гэж нэрлэдэг гэж юм. Дуут хий гэж ямар хий нэрлэдэг юм бэ? Одоо пг гэдэг. Одоо ундааны нэг тагийг задлахаар нэг пг гэдэг дуу дугардаг шүү дээ, тий? Яг нэг пг гэдэг нэг юм. За энэ дууг ямар хий гаргадаг вэ л гэж асуусан байна. Тэр нэг пг гэж байгаа хий нь болохоор дуут хий гэдэг нэрийг илтгэж байгаа. За хүчил төрөгч болохоор шаталтыг дэмждэг, тий? Хүчил төрөгчийг яаж танд юм бэ гэхээр цогшсон зомголоор таньдаг шүү. Цогшсон зомголыг асааж байх юм бол хүчил төрөгч. Цогшсон зомголыг асааж байвал цогшсон зомгол гэж мэдэн штэ тийм ээ. Одоо яг тийм асж байгаа, шатж байгаа бол биш. Гэхдээ унтарсан биш. Одоо нэг яг унтрах гэж байгаа мөртлөө цогтой байгаа тэр хэсгийг хэлж байгаа. За тэг хүчил төрөгчтэй орчинд оруулах юм бол шууд аснаа. За дараагийнх нь ус төрөгч. За ус төрөгч болохоор хүчил төрөгчтэй ингээд нэгдэхээр пг гэд нэг юм дуу гаргадаг. Нэг юм ундааны шилнээс үүсэн бөглөө ингээд мэлтэлж байгаа юм шиг тий. Нэг тийм пг гэсэн дуутай. За ингээд ус үүсдэг. Энэ үедээ болохоор нэг юм бага хэмжээний тесрэмт ер нь ус төрөгч чинь өөр юм тесрэмтгий. Дэлхий дээр байгаа хамгийн хөнгөн хий. Гэхдээ шаарыг хийлж болдоггүй. Яагаад гэвэл тесрэмтгий. За азот болохоор дугуй хийлгэхэд хэрэгэлдэг хий шүү. Дугуй хийлгэхэд хэрэгэлдэг. За тэгээд агаарын 78%-ийг эзэлдэг гэж бас шалгалтууд дээр их орж ирдэг юм. За аль алинаар нь ингээд дасгалууд дээр орж ирээд байдаг. Нэг бол ингээд дугуй хийлдэг идэвхгүй хийг сонгоно. Аль эсвэл агаарын 78%-ийг эзэлдэг идэвхгүй хийг сонгоно. Тэгэхээр идэвхгүй гэдэг үг бас орж ирдэг байгааз. За холоорыг мэдэн штэ тийм ээ. Дэлхийн 1-р дайны үед хэрэгжилж байсан, химийн зэвсэг болгож хэрэгжилж байсан ийм хий байна. За тэгээд ариутгалд бас хэрэгэлдэг гэдгээр алдартай тий. Өндөр концентрацтай биш. Бага концентрацтайгаар ариутгалд бас хэрэглэгддэг ээ. За потуур болохоор ер нь шар ногоон өнгийн хий л гэдгээр орж ирээд байгаа дөө. Шар ногоон өнгийн хий. Шар өнгийн хий шүү. Холоор нь шар ногоон шүү. За холоор нь шар ногоон, потуур нь шар. За ийм. Тэгээд энэ дээр нэмээд нэг иймэрхүү дасгал дээр дахиад нэг юм хоёр дасгал бас байнга орж ирээд байгаа. Бром гэдэг нь ямар төлөвтэй вэ гэж асууад байгаа байхгүй? Бром ямар төлөвтэй юм бол дараа нь ингээ мөнгөн үсийг бас ямар төлөвтэй вэ гэж асуудаг. Үейлэх системд хоёрхан шингэн элемент байдаг. Ерөөсөө л хоёр. Одоо тэр 118 элементээс хоёрхан элементийн шингэн юм байна шүү дээ, тий? Нэг нь боромоо. За нөгөөх нь болохоор мөнгөн усаа гэж байна. За ийм. Тэгэхээр энэ хариултууд дотроос алийг нь сонгох юм бэ? Яг зөв ус төрөгч. Ус төрөгчийн тесрэмтгий шинж чанартай нэг пг гэд тэ дуу гаргадаг. Учраас нь дуут хий гэж нэрлэдэг байна. За 10 дугаар дасгал. Хүчил төрөгч дотор хөхөрт ус төрөгчийг бүрэн шатаалаа гэж юм. За H2S чинь мэдээж аливаа нэгэн бодис чинь хүчил төрөгч байж ижил шатж байгаа шүү дээ тий. Тэр хүчил төрөгчтэй шаталтыг дэмждэг хий гэдэг үг орж ирдэ шүү. Хүчил төрөгч гэдэг чинь өөрөө шаталтыг дэмждэг хий.
Мэдээж бид нар одоо хүчил төрөгчөөр амьсгалж байгаа нэгдүгээрт амьсгалыг дэмждэг, амьсгалаас гадна яах нь шаталтыг дэмждэг хий байгаа даа. Шаталтыг дэмждэг хий. Тэгээ шаталтыг дэмждэг учраас цогшсон зомголыг асаадаг. Өөрөөр хэлбэл цогшсон зомгол гэдэг чинь унтраагүй те. Одоо зөөрлөх юм бол хүчтэй жоохон төстэй. Одоо мод нэг юм хүч шиг болцсон те. Яг нэг унтарсан ч биш, асцсан ч биш байгаа тэр үеийг нь цогшсон зомгол гэж хэлж байгаа юм. За тэгээд H2-с хүчил төрөгчийн орчинд шатлаа. За S нь хүчил төрөгчтэй нэгдээд ямар нэгдлийг үүсгэх вэ? S дээр S нь SO 2 тийм ээ. Тэг хөхөрлөх хий. За H нь хүчил төрөгчтэй нэгдэхээр ямар хийг үүсгэх вэ? Ямар хийг нэ? Ямар бодисыг үүсгэх вэ? Шингэн бодис шүү дээ тий. Ус. За ус байна. За тэгээд энэ урвалын тэгштэглийгээ бол тэнцвүүлэх хэрэгтэй. Хаана хэдийн дуудах вэ? Усын хортолд 2-ыг тавь. Ус гэхдээ усны уур байгаа үедээ бол хийн төлөвтэй гэж явна тий дандаа ас шингэн биш. За SO2-ийн урд болохоор усны урд 2-ыг тавихаар H2-ийн S-ийн урд уу энд үү? Аха. Эдийг тавих уу? Тэгээ 2-ыг тавь. Зөв 2-ыг тавих юм байна. За дараа. Тэгээд SO2-ийн урталтаас 2-ыг тавина. Тэгээд хүчил төрөгчийн урдаас бараг бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Энэ тийм зөвгийн тэмдгийн ард байгаа бол бүтээгдэхүүн тий. Бүтээгдэхүүн дотор хичнээн ширхэг хүчил төрөгч байгаад байна. Хүчлэр багш хөдөлгчлөө дэлгэцээ. За бүтээгдэхүүн дотор энэ хоёрыгоо ингээд үржихэр чи хэдүүлээ? 4 хүчил төрөгч. За бүтээгдэхүүнд бол нийт хэдэн хүчил төрөгч байгаа болж таарав? 6. Их бодис хэд байгаа даа? 2. Тэр O2 урд гэдгийг тавих уу? 3-ыг. 3-ыг тавь. Тийм. Ингээл шалгалтын дээр гол нь ингээд сандрахгүй те угаасаа ингээд зөндөө удаан давтчихсан юм аа л хүн чинь хийх гэж тэр шалгалтанд орж байгаа шүү дээ. Тэр сандрахгүй ингээд шууд за эн чинь ийм шүү дээ, эн чинь ийм шүү дээ гэд тэгээ бүр жоохон ингээд мартагдах юм бол ингээд бичээ явчихдээ шүү. За энэ дээр ингээд 2-ыг 2-оор үржиж 4, 2-ыг 1-ээр үржиж 2 гээд те. Ингээ хооронд нэмээд 6 гээд ингээд хийгээд явдаг шүү. За хүчил төрөгч дотор хөхөр тус төрөгч бүтэн шатах урвалын тэгштэглийг бичээд хүчил төрөгчийн өмнөх коэффициентийг сонгоно гинэ. Тэр хэд юм бэ? Яг хүчил төрөгчийн урд бол хэдийн тоо тавьсан байгаа даа хэлээ. Энэ шүү дээ. 3 та. Тийм. Зөвхөн хүчил төрөгчийг хэлж байгаа тий. Хүүхдүүд болохоор заримдаа энэ хүчил төрөгч агуулсан нэгдэл гэж бодоод энэ бүгдийг хараад идэг. Ингээ хүчил төрөгч энд байна, SO2 энд байна, H2O энд байна гэд. Зөвхөн хүчил төрөгчийнх нь л урд байгаа коэффициентийг сонгох нь шүү дээ. Бусд нь болохоор энэ хөхөрлөх хий ус гэдэг тий оксидууд өөр нэгдэл болоо явчихжээ шүү дээ. Энэ дээр болохоор хүчил төрөгч гэдэг нь дан хүчил төрөгч буюу O2-ыг хэлж байна гэсэн үг. За энэ хоёр дасгал бол ийм байна. За яг энэ хоёр дасгалаас асууж тодруулах юм байна уу? За байхгүй бол тэмдэглээд авчихъя. Тэгээд дараагийнхаа хэсэг рүү оръё. За энэ жилийн шалгалтанд бол ус төрөгч ирэхгүй байж магадгүй те. Гэхдээ яг нь
хүчил төрөгчийг яаж таньдсан бэ ч юм уу? Аль эсвэл азууд гэж ямар хий байдیں۔ Холоор гэж ямар хий байдیں۔ Ботор гэж ямар хий байдیں гэх мэтээр ирж магадгүй. За 2-р хэсэг болохоор нэг юм бодлого байна. За 2 валенттай 4.8 гэсэн одоо металлынхаа массыг өгсөн ба штэ. 4.8 грамм масстай нэгэн металлын шаталтаар нь 8 грамм оксид үүсдэг гэсэн байна. За үүссэн оксидын томьёог бичнэ үү? За урвалын тэгштгэлийг бичээд металлын томьёоны өмнөх коэффициентийг олно. Урвалын тэгштгэлээ тэнцвүүлэх юм байна тийм ээ. За тэгээд явагдсан урвалын тэгштгэл дэх коэффициентуудын нийлбэрийг олно уу? Энэ металлын молекулын массыг бодож олно уу? Энэ металлыг нэрлэнэ үү? За дараагийнх нь энэхүү металлыг бүрэн шатаахад зарцуулагдсан хүчил төрөгчийн массыг бодож олно уу гэсэн байна. За эхлээд дасгалынхаа дэвтэр дээр нэг бичээд авчихъя тийм ээ. За тэгээд хамтдаа ажиллацгаая. За энэ дээр 2 валенттай 4.8 грамм металл гинэ тэ. Тэгэхээр металл гээд энэ дээр биччихье. За металлын шаталтаар гинэ. Шатж байгаа юм чи мэдээж ямар хийтэй урвалд орно гэсэн үг үү? Хүчил төрөгчтэй үздэй тий. За ингээ металл хүчил төрөгчтэй шатаж урвалд ороод энд бол оксид үүсэх юм байна. За металлын оксид үүслээ. За юм. За урвалаар үүссэн оксидын ерөнхий томьёог бичнэ үү гинэ. За энэ металл ч өөрөө 2 валенттай шүү дээ. Тэгэхээр металлын оксид гэхэр чинь ийм байна гэсэн үг үстэй тий. Металл нь 2 валенттай юм чинь металлын оксид нь ийм байна гэсэн үг. Металл О. Аль аль нь 2 валенттай тий. Тэгээ шууд валент нь устдаад металл О гэж бичтнэ. За ерөнхий томьёог биччихлээ. За дараагийнх нь 4.8 грамм. За бодлогод өгсөн өгөгдлөө биччихье. Урвалын тэгштгэлийг бичиж металлын томьёоны өмнөх коэффициентийг олгоно. Ингээ урвалын тэгштгэлийг бичиж тэнцвүүлнэ тийм ээ. За металл дээр за энэ дээр бичье. Металл дээрээ хүчил төрөгчийг нэмлээ. За тэгээд металлын оксид үүслээ. За хаана хэдийн тоо тавьж тэнцвүүлэх вэ? Металл О-гийн урд хэдийн тоо байх вэ? 2-ыг тавина. Металлын урд болохоор Бас 2-ыг тавина. Зөв. За явагдсан урвалын тэгштгэл дэх коэффициентуудын нийлбэрийг олно уу гинэ. За энэ коэффициентуудын нийлбэр болохоор хэд вэ? Энэ бол 2-ын тоо юу? Нэмэх нь энд хэдийн тоо байгаа лээ? 1. 1-ийн тоо. За энд хэдийн тоо байгаа лээ? Ой. 2. За ингээд 5 те. Ийм цэг байх юм бол энэ дээр бүр ингээд үйлдэлээ бүгдийг бичиж өгөх нь шүү. Тэрнээс шууд ингээд 5-гийн хариуг нь тавьчих биш тийм ээ. Ингээд сум зааж байгаа бүгдийг бичиж өгнө гэсэн үг. За энэ металлын молекулын массыг бодож олно уу гэсэн юм. За одоо бодож олъё. За 4.8 грамм гэдэг нэг тоо байгаа даа шүү. Одоо энэ дээр бичье. Тэрийг хаана бичих вэ? Энэ дээдлэлт мөч юм уу? Энэ доотлолт мөч юм? 4.8 грамм. Энэ яа. Бодлогонд өгсөн өгөгдлийг нь хаана бичдэг вүлээ? Урвалын тэгшгэлийнхаа Доотлолт нь. энд бичдэг шүү дээ. 4.8 грамм. За 4.8 грамм нэгэн металлын шаталтаар 8 грамм оксид үүсдэг гэсэн байна. Бодлогонд өгсөн өгөгдлүүдийг ерөөсөө энэ дээр те энэ дээдлэлтэн бичнэ. Энэ дээр бичнэ, энэ дээр бичнэ гэсэн үг. За ингээд өгөгдлөө бол биччихлээ. За энэ металлын массыг мэдэхгүй байгаа юм чинь шууд ингээд 2 металл гэдгээр нь авах сүр арга байхгүй шүү дээ. 2 металл.
За энэ дээр болохоор хоёр металл дээр нэмэх нь хэд болж таарах вэ? Хүчил төрөгчийн масс чинь. Одоо энэ чинь ер нь бол ийм гэсэн үг шүү дээ, тийм. Хоёрыг үржих нь металл дээр нэмэх нь 16 хүчил төрөгчийн масс 16 юм чинь, тийм. Тэгээ ингэ бодохоор хоёр металл дээр хаалтаа задлаа. Хоёр металл дээр нэмэх нь хэд болох вэ? За энэ бол хоёр металл. Энэ хоёр металл дээр нэмэх нь 3.2 гэсэн үг. 32. 16-гаа 2 төрчөд 32 тийм. Ийм гэсэн үг. За тэгэхээр эндээс одоо яг юу гэж бичих юм бэ гэхээр энэ чинь юм биш үү? 4.8 г металл урвалд ороход ийшээ бол 8 г металлын оксид үүсэж байна тийм. Энэ 2 металл урвалд ороход болохоор ийм хэмжээний оксид үүсдэг юм байна. За одоо ингэ бичээд өгөх хэрэгтэй. За 4.8 г металл урвалд ороход тийм ээ. Урвалд ороход 8 г металлын оксид бол үүснэ. За ингээд үүсчлээ. За 2 ийм металл урвалд ороход металлынхаа массыг мэдэхгүй болохоор тийм 2 металл урвалд ороход 2 металл дээр нэмхэн 32 одоо металлын оксид үүснэ. За тэгэхээр урвалын пропорц бичигдсэн байна гэдэг чинь ийм гэсэн үг шүү дээ. За энэ ногоон дээр байгаа энэ хэсэг. За ногоон дээр байгаа энэ хэсэг нь болохоор энэ ягаан дээр байгаа хэсэгтэй тэнцдэг гэд бодчихъя. За ингэж тэнцдэг үстэй ер нь тийм ээ пропорц бичгээр чинь. За тэгэхээр 2 металлыг 8-аар үржүүлсэн нь 2 металл дээр нэмхэн 32-ыг 4.8-аар үржүүлсэнтэй бол тэнцүү байна гэсэн үг. За тэгээ бодно те 2 металлыг 8-аар үржүүлэхээр чинь 16 металл тэнцүү 4.8-ыг 2-оор үржүүлэхээр чинь 9.6 металлуудыг ингээ гишүүнчлэн үржүүлээд хаалтаа задлаа шүү дээ тий. Тэгээ 32-ыгоо бас 4.8-аараа үржүүлээд өгнэ. 32-ыгоо 4.8-аар үржүүлэхээр 153.6 гарч байна. За тэгээд одоо энэ ижилхэн хувьсгчаа нэг талдаа гаргана тийм ээ. 16 металлаасаа 9.6 металлынхаа хаслаа. Тэр чинь 156.6-тай тэнцүү. Ижилхэн хувьсгчаа нэг талдаа гаргаад өглөө. За тэгээд 16-аас 9.6-аас хар хийдүү. 6.4 металл чинь 153.6-тай тэнцээд байна тий. За тэгээд металл нь болохоор 24 гэж гарч байна. 24. Одоо энэ чинь бол металлын масс гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ металлын чинь бодлогонд анх хэдэн валенттай гэж өгөөд байсан бэлээ? 2 валенттай. Зөв 2 валенттай. 24 гэдэг масстай 2 валенттай гэхээр ямар металл байж таарах вэ? Ерөөсө 2 дугаар 2 гэдэг валенттай металлууд. За яг энэ нөхцөлд бол магний байна тий бид бүхний мэдэх магний гэдэг элемент бол 2 валенттай 24 гэдэг масстай байдаг шүү дээ. За магний болж таарлаа. За одоо энд ингэ бичээд үз. Энэ металлын молийн массыг бодож болно. За 24 г моль тий. За дараа нь энэ металлыг нэрлэнэ үү? Тэгээ магний химийн тэмдгийн бичээд араас нь бас нэрийн бичих хэрэгтэй. Магний. За энэхүү металлыг бүрэн шатаахад зарцуулагдсан хүчил төрөгчийн массыг олно гэсэн байна. За эхлээд энэ хэсгээ тэмдэглэж авчгаад цаашаа үргэлжлүүлье. За дараагийнх нь F дасгал нь болохоор тий энэхүү металлыг шатаахад зарцуулагдсан хүчил төрөгчийн масс.
За тэгэхээр магний гэдэг металлыг хүчил төрөгчийн орчинд шатаагаад магнийн оксид үүсээд байгаа юм аа тий магнийн оксид. За мэдээж урвалын тэгштэглийг бичиж тэнцвүүлээ. За магний маань болохоор бодлого нь 4.8 грамм гэж өгөгдсөн шүү дээ. За тэгээд энд хүчил төрөгчийн массыг бодож болно. Энд хэдэн грамм хүчил төрөгч үүсэх юм бэ? За y грамм y хувьсгчээр тэмдэглэчихье. За энд магнийхаа молекул массыг бодно. 2-ыг 24-өөр үржүүлэхээр магнигийн молекул масс нь юу? Масс нэр нь хэд гарахаар вэ? 48 грамм тий 2-ыг 24-өөр үржүүлж байгаа юм чинь 48 грамм. За хүчил төрөгч болохоор 2-ыг энэ чинь 2 шиг хүчил төрөгч байгаа зү тий 16-гаар үржүүлэхээр 32 грамм байгаад байна. За тэгэхээр 48 грамм магний чинь 32 грамм хүчил төрөгчтэй урвалд ордсон бол 4.8 грамм магний хичнээн грамм хүчил төрөгчтэй урвалд авах юм бэ? 3.2 яг зөв. Одоо тэгэхээр энэ дээр ингээд нөгөө бичих хэсэг бичсэн байх юм бол урвалын тэгштэглээ бичээд тэгээ шууд хариугаа тавихаас илүү пропорцоо ус биччихвэл зүгээр байдаг шүү. 48 грамм цаг байх юм бол тийм ээ 48 грамм магний урвалд ороход 32 грамм хүчил төрөгч хамтдаа ингээ урвалд орж байна тий. За 32 грамм хүчил төрөгч хамт урвалд орж байна. 4.8 грамм магний урвалд ороход хичнээн грамм хүчил төрөгч урвалд орох юм бэ гэд пропорцоо бичээд за ингээд x тэнцүү 3.2 грамм хүчил төрөгч гээд за энэ үйлдэл дээр бас оноо тавьдаг дасгалууд зөндөө байдаг болохоор үйлдэлээ бичиж өгөх хэрэгтэй ахны. За дараа нь 2-ын 2 дугаар дасгал байна. 2-ын 2. За 2-ын 2 дугаар дасгал дээр бол ингэсэн юм байна. Харьцангуй молекул масс нь 30 нүүрс төрөгчийн нэгжтэй тэнцүү нүүрс ус төрөгчийг гинэ. За нүүрс төрөгч болон ус төрөгчөөс тогтсон ийм нэгдлийг нүүрс ус төрөгч гэж нэрлэдэг штеп. Тэгээд молекул масс нь болохоор 30 гинэ. За энэ нэгдлийг болохоор шатаасан гэж байна. За шатаалаа. Бүрэн шатаахад нүүрс мэдээж нүүрс ус төрөгчийг шатааж байгаа юм чинь нүүрс хүчлийн хий болон усал үүсч таарна үстэй тий угаасаа. За ингэ шатаалаа. За тэгсэн чинь эндээс болохоор 264 грамм CO2 324 грамм H2O үүссэн гинэ. Энэ 30-ын тог яагаад доор бичиж байгаа юм бэ гэхээр молекул масс гэж үгсэн шүү дээ тий. Энэ молекул массыг энэ доор бичдэг. За үүссэн бол эмпирик болон молекул томьёог тогтооно. За нэг ийм дасгал байдаг да. Нүүрс хүчлийн хий болон ус үүсээд тэндээс яах нь нүүрс төрөгч болон ус төрөгчийн хэмжээг тодорхойлдог. За тодорхойлцгоё. За энэ дасгалыг яаж ажилтдаг юм бэ гэхээр за энэ нүүрс хүчлийн хий молекул массыг бодъё л та. Нүүрс төрөгчийн масс нь 12, хүчил төрөгч нь хэд байна? 16 2 төржээ 32. За ингээд 44 грамм мол гэдэг ийм масстай ийм бодис ээж юм тий нүүрс хүчлийн хий гэдэг маань. За хүчил төрөгчийн молекул массыг бодохоор 1-ийг 2 төржээд 2 ус төрөгчийн масс бол 2 шүү дээ. Тэгээ хүчил төрөгч нь 16 гэхээр 18 грамм мол гэдэг ийм масстай байж байна. За яг эндээс цааш явдаг шүү ийм төрлийн бодлогыг. Ямар бодлого юм бэ гэхээр шатаад нүүрс хүчлийн хий ус үүсцэн тий тэр нүүрс хүчлийн хий ус хоёрынхоо яг нэг хэмжээг ингээд өгчихсөн байгаа зү тий ийм төрлийн бодлогыг яг энэ аргаар боддог шүү. Бүтээгдэхүүний хэмжээнээс их утсын одоо тий найрлагыг тодорхойлдог ийм бодлого. За тэгэхээр энэ 44 грамм. За 44 гэдэг чинь энэ 44 шүү дээ. За 44 грамм мол CO2-т хичнээн грамм С байгаад байгаа лээ. Энэ чинь С-ийн масс шүү дээ тий. 44 граммд нь болохоор 12 грамм С байна. Харин тэр манай бодлогонд өгөгдсөн тий 264 грамм CO2-т хичнээн грамм С байх юм бэ. За 6 грамм. Биш ээ.
За 44-ийг биш 264-ийг хэдэр үржүүлэх вэ? 12-ороо үржүүлээд 44-д хуулаа. 0.72 грамм С гинэ. Тэр CO2-ийнхаа массаас С-ийнхаа массыг бодоод олчдээ шүү. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр ийм учраас багш нь энэ дээр тайлбарлаад үгүй. За энд байгаа нүүрс дүрэгч гэдэг элемент байгаа биз? Энд байгаа нүүрс дүрэгч чинь ингээд яг шатаад нүүрс хүчлийг хий болоод хувирсан байгаа байхгүй юу? Дараагийнх нь болохоор энд байгаа энэ ус дүрэгч гэд хий байгааз тэр чинь ингээд шаталтаар энэ усан дотор байгаа H болоод хувирсан. Хүчил дүрэгч бол ингээд гаднаас ороод ирсэн шүү дээ, тий? Ийм. Тэгэхээр тэнд байгаа С чинь CO2 болоод тэнд байгаа H чинь H2O болоод хувирсан. Тэгэхээр яг тэрэн дотор хичнээн грамм С тий? Тэр 264 граммын чинь яг хэдэн грамм нь С юм бэ? Тэр 324 граммын хэдэн грамм нь H юм бэ тий? За 18 грамм H2O дотор чинь болохоор 2 грамм нь H байгаа шүү дээ. Тэгээ энэ л гэсэн үг шүү дээ тий? Харин манай бодлогонд өгөгдсөн 324 грамм H2O дотор чинь хичнээн грамм нь H байх юм бэ. За ингээд H-ийнхаа массыг бас бодоод олчихно гэсэн үг. За 324-ийг 2-т нь үржүүлээд 18-д нь хуваахаар 0.36 грамм H байна гэсэн үг болж таарж байна. За тэгвэл нүүрс ус дүрэгч гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ нэгдэл чинь болохоор яах нь CX H-ийг хэрэг гэсэн нэг ийм л бодисоор тараад байгаа хгүй нүүрс ус дүрэгч гэж байгаа юм чинь. Тэгэхээр энэ дээр нөгөө бодисын томьёо зохиох гэдэг нэг ийм хэсэг байдаг. За энэ массыга одоо энэ 0.72 грамм нүүрс дүрэгчээгөө нүүрс дүрэгчийн атом масс нь хуваагаад өгдөг. За 0.36 грамм H-ийг H-ийнх нь масст нь буюу нийт нь хуваагаад өгдөг. За нэг юм бодлого бодох аргачлал байж байгаа. За ингэхээр чинь одоо 0.6-г харьцах нь 0.36 юу? Мөн үү? За энэ дасгалыг ингээ үргэлжлүүлж ажиллаж үзье. Гэхдээ энэ дээр нэг ийм алдаа гарсан юм байна. Энэ нь 324 грамм биш 324-өөс 2 дахин бага тоо. 162 грамм байх ёстой байж. 162 грамм. За тэгэхээр энэ усны хэмжээ нь 162 грамм гэсэн үг бодлогонд өгөгдөлтөө. За ийм байвал яг зөв болж байна. За тэгэхээр 162 грамм гэхээр чинь 0.18 грамм ус төрөгч үүсэн тий. Тэгэхээр энэ дээр 0.18. Ингэж ийм бодлогын хариу яг зөв гарахаар юм. Ингээд 0.18. За энэ бодлогынхоо өгөгдөл дээр энэ усны массыг нь 162 буюу тий 324-өөс 2 дахин багтаа өргөстэй байсан юм шүү. За ингээд нэг харьцаа гаргаад ирнэ. За энэ хоёр тооны аль нь илүү бага тоо вэ? 0.18, 0.6 хоёрыг. .6 нь илүү бага тоо үстэй тий. 0.6-д хуваана. Тэгэхээр нэгийг харьцах нь хэд идэх харьцаа гарч ийн? 3. 3. Нэгийг харьцах нь 3. За нэгийг харьцах нь 3 гэхээр C1 H нь 3 гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ маань ингээд цаашаа X дахин байгаа гэсэн үг. За үүнийг болохоор хялбар томьёо гэж хэлж байгаа тий. Хялбар томьёо. За хялбар томьёо болж таарж байна. За энэ бол ингээд болчлоо. За дараагийнх нь хялбар томьёоноос жинхэнэ томьёо гаргана гэдэг хэсэг орж ирнэ тий. Тэгэхээр CH3 ч юм бол ингээд хялбар томьёо шүү дээ. CH3X дахин нь 30 байна гэсэн үг. Хамгийн анх бодлогонд ингээд энэ нэгдлийн молекул масс нь 30 гэж өгсөн шүү дээ тий. Тэгэхээр CH3 хэд дахин байх юм бэ гэсэн үг. За энэ хялбар томьёо нь бол CH3X дахин шүү. За жинхэнэ томьёог нь бодох юм бол нүүрс төрөгч одоо CH3X дахин гэдэг чинь тийм ээ. За N дахин гэсэн ч болдго л доо. За N дахинаар нь авчих юм дөө. N дахин.
CH3 N дахин шүү. Энэ нь илүү хүүхдүүд ойлгоход амарах. За 12 дээрээ ус төрөгчийн мас 3-ыгаа нэмээд N дахин тэр нь 30 байна гэсэн үг. За тэгэхээр N тэнцүү хэд байхаар байна? Арга. Чи. 15N нь 30 гэсэн. Тэгэхээр N тэнцүү хэд вүлээ? 2 гэсэн үг тий? 2 гэсэн үг. CH3 2 дахин буюу энэ нэгдлийн үндсэн томьёо нь одоо тий молекул томьёо нь C2H6 байсан гэсэн үг. За ийм. За тэгэхээр энэ бодлогыг анх бодохдоо энэ дээр 324 биш 162 гэ бодвол яг болж байна. За нэг ийм дасгал байжээ тийм ээ. За тэгээд энэ сүүлийн энэ одоо нүрс хүчлийнхээ үүсээд нүрс хүчлийн хийнээсээ С-гийнхаа массыг олчиж байгаа юм тий. Ус үүсээд усан дотор байгаа H-ийнхаа хэмжээг олчиж байгаа. Тэгээд энэ бодисын томьёог тодорхойлох гэдэг нэг юм бодлогын арга байдаг. Багш нь яг одоо тэр бодисын томьёог тодорхойлох гэдэг аргыг нь илгээгээд өгөө. За энэтэй холбоотой юм хичээл бэлдчихсэн байгаа. За энэ нь болохоор нэг 18 минутын хичээл байна. За энэ нь ямар хичээл юм бэ гэхээр үүссэн